2 настай оюуж дүүгээ гимтэгт нь уйлж харагдаж байсан бичлэг олонний хариуг төрүүлж байсан. Тухайн үед дүү нь 8 сартай байсан юм. Харин одоо тэд 7 жилийн дараа том болцгоож дахин дүүтэй болсон байна. Оюучин бичлэг дээрх шигээ дүү нараа инхрийлэн хайрладаг, аав ээжтэй талархдаг ухаалаг охин болж өссөн байна. Образ зүйлэг. Чинээсэн чи би дагаад инегээд. Би өгн ингээд өөрөө ингээд одоо ингээд дүүгээ ингээд санамсгүйгээр одоо ингээд маачсан байхгүй юу? Тэгсэн чинь манай дүүсгийн цус гараад эхлэхээр нь би гинт уйлаад миний дүү яагаад ийм болгоцсон юм бэ гээл. Тэгээ би өөрөө тэгстэй мэдгүй. Тэгээ ер нь хайр гэдэг бол насаар одоо хязгаарлагддаггүй юм байна те. Хайрыг ямар ч насны хүн өөрийнхөө хэмжээгээр гаргаж болдог их бага гэж бол нэг хүнлэгт хэрэггүй юм байна. Хайр бол үнэхээр агуу гэж бодсон шүү дээ. Ер нь миний охин ч хар нэлхаараа л тийм хайр цацруулсан үхэд гэх юм уу? За тийм. Хурдан заяа. Тэг. Багт дүүгээ асраа тэгээд багт дүүг унтуусныхаа дараа бид хоёр дандаа гэрээ цэвэрдэг аахгүй. Тэгэхгүй бол манай багт дүү гэрээ цэвэрсэн чинь яг ирээд тартал манай дүү тэгээд буулгацсан байдаг. Яг би өвн ингээд дүүтэй бүр амар хайртай байхгүй юу. Тэгээд хайдаа би манай одоо ингээд манай найзуудтайгаа нийлэхээр нэг дүүний хайдаа тоохгүй байдаг болохоос бусдаараа л би дүүтэй амар хайртай. Их чинь дүү? Дүү нэгчтэй гэр. Чөндөхөл. Чи их чигээ яаж хайрладаг? Чи хайдаа би дээр чинь аа байхгүй байх гээл аавыг санаад ингээд хэлсэн дээ. Тэгээд чинь чи энэ орон дээр намайг юу хэлээ? TV тань хэлсэн. Тэ. Тэврээд зайнаа миний анаа бити юу аавдгүй юм гэдгсэн мэт. Тэ. Чи яагаад ийм ингээл жахан таан дүү ингээд буруутгаал тэгэл чи өөр нь хичээл амаа хийх юм уу гэл уурлаа. Тэр үед бол манай дүү ингээд жохоо нэг ингээд одоо ингээд жишээлбэл гонцон царай гаргахаар би тэгэл яа ингээд ууцлдаг. Үгүй одоо ингээд шаналаа тэгэл за нэгэнд байнаагаа уучлаарай. Гэт анаагаа уучлаарай. Анаа жоохон муухай ашиглажлаа анаагаа уучлаарай гэдэг. Хайртай шүү. Одоо ингээд тоор одоо бинбинээсээ салаагүй зарим хүмүүс ч наалгалаараа бинбинээсээ салаад тэгэл хүүхдүүдээ бүр хайда бүр хүүхдүүд асрамжин гадардаг өөл тэгэл өөр одоо ингээд таньдаг хүмүүст өгж явуулаагүй баярлалаа гэж хэлмээр байна. Айгүй хурц зүгтэй. Мэдээллийн баялаг сайтай. Айгүй хүн дээр хэлж штеп.